эхний үзүүлбэрийн дээр шүүгчдээс өндөр үнэлгээ авч чадсан. Харин бяцхан хүүгээс тийм шиг гахад үнэлгээ авч чаддаг. Гэхдээ боо инээдм нарийн хөөр бэлгуулж байсан тэр цаг мөчийг би санаж байна. Ингээд авиастик бүжигчин тайзнаа удахгүй гарах гэж байна. Түүнийг та бүхэн аль хэдийнэ хэн болохыг мэдсэн байх гэж бодож байна. Тэрээр монголчуудыг дөргиож өнөө орой энэ тайзыг эзэгнэхэд бэлэн болсон байна. Энэ од Сарул төгс. 1102 дугаартай Сарул төгс байна. Хизээч ийм том зүйлийг хийж үзээгүй би амьдралдаа баг. Тэгээд айгүй их юм сэтгэл шингэсэн, айгүй их тийм сүнслэг байдлаараа ч юм уу айгүй хүчтэй зүйл болж байгаа. Тийм болохоор айгүй их найдлага тавьж байгаа юм үзүүлбэртэй. 2015 оноос өмнөх одоо миний дээдлийн үеийнхэн ч болон миний үеийн залуучууд манай доотлын үеийнхэн бүгдээрээ боломжны бүжгийн талаар боддог гэсэн бодол бол яг энэ үзүүлбэрийн дагуу өөрчлөгдөх баг. Юу гэхээр энэгээр хүн амьдарч болдог, энэгээр хүн өөрийгөө илэрхийлж болдог гэдгийг ойлгохыг хүсэж байна. Өнөөдөр энэ үзүүлбэрээр Төгөө гэж яг хэн болох, гудамжны бүжгийн хөгжил Монголд яг аль зэрэгт явж байгааг та бүхэн тайлгнаж үзүүлэх болно. Тэгэхээр та бүхэн таалагдана гэж найдаж байна. Үзэгчдээ гудамжны бүжгийн хаан Аймарын Төгөөг өгтөж авцгаая. Намайг Төгөө гэдэг. Би 23 настай гудамжны бүжигч. Химнэл гэдэг хизээж тасардаггүй учраас итгэл минь хизээж дундардаггүй. Чин зүрхнээс гарсан итгэлийн галдан шантарлын цэв дундардаггүй. Оршихуйн утга учирыг хайр гэж үзвэл онгойлгох хаалганы чинь түлхүүр чамд би. Харин минийх
Баяр үргээ. Үзэгч маань хүрээсээ хангалттай байна. Баяр үргээ. Гайхалтай байлаа. Тэр яг энэ бүжгээр юу илэрхийлэхийг хүссэн бэ гэж хамгийн түрүүнд асуумаар байна. Энэ бүжгийн утга нь хүний амьдралаас хүн гарч явдаг. Гэхдээ дандаа ухаарлыг үлдээж яадаг. Харин хүний амьдралд хүн орж ирэхээр дандаа шинэ боломжийг олгож яадаг. Тийм утга учиртай бүжигтэй. Чиний сэтгэл хэрэг. Үзүүлбэр дээр сэтгэл хандан байна. Хүмүүс намайг нэгэн зүгээр шоу үзүүлнэ гэж бодож байсан баг. Гэтэ шоу гэхээс илүүтэйгээр яг олон улсын хэмжээнд өрсөлдөх орчин үеийн бүжгийн чадвартай гэдгийг үзүүлэхийг зорилоо. Бас нэг зүйлийг за үнээр гахтай хэрэгтэй. Бас нэг зүйлийг асууя. Энэ хойд дэлгэц дээр гараад байгаа ухраад байгаа цаг хугацаа юу вэ? Он сар тий. Яг нөө түрүүчээс уулахтай адилхан. Юу гэхээр 2011 оны 6 сарын 23 бол бас хэцүү өдөр байсан. Тэгээд гол нь яг тэр үед хүнд хилээ гэж чадахгүй мөртлөө дотор ингэж байгаа мэдрэмжийг л бүжгээр алих үзүүлэхийг зорьсон. Ингээд шүүгчтэй сэтгэлээ сонсъё. Дэги. Би бүр сая мэдээж яг юу хэлэх гээд байгаагээ чинь маш их ойлгохыг хичээсэн. Тэгээд яг миний хувьд бол бас уг нь бол би орчин үеийн залуу эмэгтэй хүн. Бараг л мэдээж өнөөдрийн 90 100 гэдэг чинь асар орчин үеийн асар одоо юу гэдгийг одоо электрончлогдсон юм шиг тийм болчихсон. Яг тэр үеийг авчираад тэгээд мэдээж цаг хугацааны хаан гэдэг бол бид нар л өөрснөө байдаг те. Тэгэхээр яг энэ цаг мөчид бол болон цаатлын одоо цаашаа явах ирээдүг бас яг л энэ тайзан дээр авчирчих шиг тийм санагдтал төрлөө. Зөв. За чимгээ шүгчээ. Сарал төгсөө өөрөө чинь түрүү одоо үзүүлбэр эхлэхийн өмнөх манай хоёр хөтлөгч гудамжны бүжгийн хаан гэдэг их мундаг нэршлэр бас тайзан дээр гаргаж ирж байна лээ. Тэгээ би ямар сүртэй нэрлэвэ гэж бодсон, харин бүжгийг чинь үзээд тэгэхээр өөрийн чинь хамтдаа бүжиглсэн бүжигчид үнэхээр өөрийн чинь тайзан дээр хаан болгож чадлаа. Би хамтарч өөрийн өнөөдрийн энэ үзүүлбэрийг бүтээсэн бүжигчид чинь бас баяр хүргэмээр байна. Би бол өөрийн чинь тэр доторх сэтгэл зүрхэн дотроо шаналж байгаа, мэдэрч байгаа, оргилж байгаа тэр болгоныг хамтдаа бас хөдөлгөөн болгоноос ч ойлгож их сайхан сонирм мэдрэмж авлаа. Их баярлалаа. Чоках. Би бас чиний бүжгийг маш их ойлгохыг хичээлээ. Гэхдээ зарим зүйлийг ойлгосон л доо. Бүжиг бол хэцүү урлаг. Дуу болоод хэлээрээ яриа ингэ явж штэ тий. Бүжиг хөгжим хоёр бол дан хөгжим, дан бүжиг бол маш хэцүү байдаг. Тийм учраас би чиний хэлэх гэсэн зүйлийг би бараг л өөрөөр мэдрэх шиг болоо. Чи үнэндээ бол өөр бүжгээ бол өөрөө дэглэсэн. Чиний байдлаас харахад бол маш шинэлэг юмнууд харагдж байна. Үнэхээр би чамааг ийм үзүүл чадах болов уу гэж бодсон. Үнэхээр би яг та нарын үед миний насны хүн ингэж хамт амьдарч нэг тайзан дээр байгаадаа би маш их баяртай байна. Тэгээд дээрэс нь чиний энэ бүжгийн үзүүлбэр чимгээ шүүгч хэллээ шүү дээ, тий? Ардлын бүжигчд хизээч би энэ тэнд шоунд зөндөө явсан. Хизээч ингэж их гой зэрэг бүжигддэг бүжигчд байгаагүй шүү. Энэ бол одоо сайныг дагуу сарны гэрэл гэдэг шиг үг бол энэ дээр гарч иж байна. Үнэхээр чи бол миний хувьд бол бас миний хүссэн хэмжээнд чи бүжиглэж чадсан гэж ойлгож байгаа шүү дээ. Баярлалаа. Rocket Bay баяраа. За ер нь бол юуны төрөнд надад бол ийм нэг юмда тууштай тэгээд түүний хөтөлөө золиос гаргаж чаддаг ийм хүмүүс маш их таалагддаг. Тэгээд ийм залуучууд өшөө олон болоосэй гэж би хүсэж байна. Үзүүлбэрийн хувьд бол яг чи нөгөө өөрөө нэлээд их бодож юм хийсэн нөгөө бодож ээж ойлгодог тийм үзүүлбэр байлаа л да. Шууд нэг удаа үзээд шууд хүн харангуйтаа энэ бүх санааг нь ойлгочдөг тийм үзүүлбэр биш. Нэлээд өөрөө юмыг бодож хийсэн тэрийг нь бас нэлээд олон дахин үзчихээж хүн бас ойлгохоор хэмжээний ийм үзүүлбэрсэн учраас зарим хүмүүс бас жоохон ойлгоогүй байж магадгүй. Гэхдээ энэ залуу бол авьяастай бүх юмаа өөрөө дэглэсэн байгаа. Ямар нэг бичлэг хараад түүнийг дөөрэж хийгээгүй. За.